Харилцаа холбооны технологийн дэвшил амьдрал бүрэн нэвтэрсэн нийгэмд бид амьдарч байна. Дэлхийн аль нэг буланд ямар нэгэн зүйл болонгууд л бид шууд мэддэг болсон. Хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд авч байгаа асар их мэдээлэл дундаас нэн чухлын чухал бишээс ялгаж шигших амаргүй болжээ. Библийг үеэ өнгөрөөсөн сонирхолгүй ойлгоход хэцүү гэж олон хүн боддог. 21-р зуунд амьдарч байгаа бидэнд Библи чухам юу хэлж өгч чадах юм бэ? Библи уншиж үзсэн үү гэж үү? Үгүй. Тийм ээ. Библийн зарим хэсгээс Бүтэн уншиж үзээгүй. Хүүхэд байхдаа уншдаг байсан. Нөгөө янз бүрийн хувилбарууд байдаг да. Есүс хүүхэдтэй хамт байгаа, модон дээр зогсож байгаа гэх мэт зурагтай хүүхдэд зориулсан Библи маад байдаг гэсэн. Тийм ээ, бага сургуульд байхдаа уншдаг байсан. Би гүйлгээд л уншсан. Уншиж байсан Матай, Марк, Лук, Иохан бас бусад залуус. Би нөгөө адаг гэрээ гоё өнгө хувцастай хүүгийн түүхийг санаж байна. Библи өнөө цагт тохирох уу гэж үү? Тийм ээ. Зарим хэсэг нь бидэнд үнэхээр хамаатай шүү. Гэхдээ ихэнх хэсэг нь жаахан уян өнгөрөөсөн гэж хэлж болох байх. Би Библиэс үнэндээ юу ч санахгүй байна. Тийм ээ, сургаал номлолууд нь өнөө цагт хамаатай. Одоо зарим хүнд хамаатай байж магадгүй. Надад л биш. Библи урам зориг өгдөж байдаг. Зарим биднийг их сэтгэл хөдлөгддөг. Өөрийг нь өөд болсноос хойш 100 жилийн дотор л гэхэд Библиэд музей тавигдаж, гүн ухааны илүү дэвшилтэд онолууд гарч ирнэ гэж 18-р зууны үед Францын гүн ухаанч Волтер таамаглаж байжээ. Гэвч Библи өнөө хүртэл дэлхийн хамгийн алдартай ном, бүх цаг үеийн хамгийн амжилттай бичгийн бүтээл хэвээрээ байна. Жил бүр 100 сая гаруй ширхэг Библи борлуулагдаж түгээгддэг. Библийн юу эршин гэдэг цахим хувилбар нь 200 сая гаруй удаа татагддаг байна. Библи жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгардаг. Их түгэн дэлгэрсэн учраас 7 хоног тутмын тэргүүлсэн номын жагсаалтад оруулахаа бүр болсон байна. Тэгэхээр Библи 7 хоног тутам тэргүүлэгч байх нь үргэлж бүх 7 хоногт. Библи бүх цаг үеийн хамгийн алдартай ном мөн гэж олон хүн хэлэх байх. Яагаад гэвэл энэ нь маш их хүчийг агуулдаг ном. Хувь хүмүүсийг өөрчлөх, нийгмийг өөрчлөх хүч энэнд бий. Хаан ширээн залрах ёсол дээр нь Английн хатан хаанд энэ дэлхийн өгч чадах хамгийн үнцэнтэй зүйл болох энэхүү номыг бид танд өргөн барьж байна гэсэн үгтэй Библийг гардуулсан байдаг. Библи хосгүй үнэтэй. Дуулал номыг бичигч нь Библийг алтнаас жил үнэтэй гэсэн байдаг. Библи үнэндээ маш үнцэнтэй. Тийм л учраас бусдад үүнийг түгээх гэж, хүргэх гэж хүмүүс амь насаа өргөжээ. 2009 оны 3 дугаар сар байсан юм. Нэг өдөр өглөө ирж танихгүй хүн маршин руу залгасан юм. Машины бичиг баримтын талаар хэдийн асууснаа цагдаагийн хэсэг дээр иргэсэн. Яагаад дуудасныг нь чухам юу болох гээд байгааг нь би мэдэхгүй байсан. Гэхдээ бид хоёр хамт залбирчаад л цагдаагийн хэсэг рүү тэр явсан. Аюулгүй байдлын цагдаагийн газраас маршиныг буцаж ирэхийг би хүлээж исэн. Гэнэт хаалганы цаан түүний дуу гарч өөр бас хэдэн хүн байх шиг бай. Түүнтэй хамт 3 цагдаа зогсож байлаа. Би маш их балмагдан сандарсан. Тэд манайхыг нэвжиж хамаг юмыг төвөөсөн. Биднийг боривчилж Библи, Есүс кино гэд аюулгүй байдлын газар руу бүгдийг хүргэсэн. Биднийг маш олон цагаар байцаасан. Эхний өдөр нь хаа бид хоёрыг зодож тамлана гэж тэд сүрдүүлж байлаа. Газар доорх тэр харанхуй шоронд би биедээ баяртай гэд тэр салах эсгүй зүтгэсэн. Яагаад гэвэл энэ дэлхий дээр амьд явах сүүлчийн өдөр маань иржээ гэж бодсон. Бид хоёулаа маш их айсан. Тэр шоронгийн харанхуй өрөөнд хийж чадах цорын ганц зүйл маань бие биенийхээ төлөө залбирах байсныг би санаж байна. Бид анх 2005 онд танилцсан. Теологийн сургуульд хамт сурж төгсөөд хоёулынгийн маань зүрх өөрийн ард түмэнд энэ мэдээг хүргэх юмсан гэж эх орно гэсэн сэтгэлээр цохилж байсан учраас хамтдаа буцааг өссөн. Тийм болохоор хэдийгээр бид хичнээн аюултайг нь мэдсээр байсан ч буцаар шийдсэн юм. Бид пастор лугаа залгасан. Тэр Лондонд байсан юм. Нэлийн хэдэн мянган Библи илгээгээч гэж гуйв. Тэдэнд амаргүй байсан л та. Бид тэр шинэ гэрээнүүдийг хүлээж аваад анхны илгээлтээ эхлүүлсэн юм. Ихэвчлэн шөнөөр үүргэвчэндээ 140 орчим шинэ гэрээ хийж үрээд айлуудын шуудангийн хайрцагт тарааж хийдэг байлаа. Өвөлдөө ялангуяа маш олон цагаар алхдаг, өдөртөө 8-9 цаг алхдаг байснаа би санаж байна. 3 жил орчмын дараа гэхэд бид 20 мянган ширхэг шинэ гэрээ тараасан байлаа. Бурхан биднийг хамгаалсан. Олон гайхалтай үйл явдал түүх хөрөнсөн. Нүдний өмнө түүний гайхамшиг босоор байсан. Бид Библи тарааж хүмүүстэй уулзаж байрандаа 2 ч гэрч болгон удирдах явуулж байлаа. Гэтэ маш хэрэгсэлтэй гэдгийг бид сайн мэдэж байсан.
Бид 9 сар шахуу хоригдсон. Үүнээс 14 хоногт нь бие биенээсээ тусгаарлагдсан. Ганцаарчлан 20 хүрээнд байлгаж байсан л та. Энэ 9 сарын хугацаанд 10-аад удаагийн шүүх хурал шүүлт болсон. Шүүх хурал бүр дээр шүүгч нар, байцаагч, яллагч нар биднийг дүүжилж цаазлна гэж сүрдүүлж байсан. Бас Есүс итгэх итгэлээсээ татгалз гэж дарамт үзүүлж байсан. Тэгэд бид энд Библи байгаагүй. Гэхдээ Библийн ишлэлийг яаж дотроо тээж амьдрах ёстойг бид сурсан байсан. Зээжил тогтоон сэтгэлдээ хадгалдаг ишлэлүүдийг хэрэгжүүлж амьдрах, зам байдлаараа хоригдлуудад Бурхныг гэрчилж харуулах хүчийг өгөөч гэж бид өдөр бүр түүнээс бун залбирч байв. 9 сар гаруун дараа дэлхийн өнцөг булан бүрд биднийг дэмжигчээд олноороо бий болсон тухай дууссан юм. Тэдгээр дэмжигчдээс болж л манай засгийн газар тун дургүй байсан хэрнээ бид хоёрыг суллахаас аргагүй болсон. Бид хоёрын нөгөө Библийг тарааж байсан тухай Марзия түрүүнд дурдсан да. Тухайн үедээ тэдгээр Библийг чухам хинт хүрхийг төсөөлшгүй учраас бид зөвхөн л залбирдаг байсан. 2 жилийн өмнө байхаа Австралид явж байгаад нэг цуглаанд урагдсан юм. Бид хоёрыг яриагаа дуусны дараа тайзан дээр гэр бүлийн хос гарч ирсэн. Тэр хоёр хоёулаа уйлж байлаа. Тэгээд өөрсдийнхөө тухай ярьсан. Гэрийнхээ шуудангийн хайрцагнаас бид хоёрын тарааж явсан Библийг эхнэр нь олж аваад гэр бүлээрээ Христээр ирж шуудангийн хайрцагт нь бидний хийсэн шинэ гэрээг уншаад шүү дээ. Библи Бурхнаар онгод оруулагдсан Илч Паул бичгтээ. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар гэжээ. Энд ашигласан грек үгийг хадаж орчуулбал Бурхан амьсгал оруулсан гэсэн үг. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар ажээ. Библи Бурхны амьсгалснаар бичигдсэн гэдэгт бид яагаад итгэдэг вэ? Энгийнээр хэлбэл энд тэгж хэлсэн байдаг. Тим гэдэг нь харагддаг. Тим гэдэг нь батлагддаг. Энэ дэнд үеингийн энд тэгж хэлсэн байдаг. Жишээ авцгаая. Паул бичвэр бүр Бурхны амьсгалснаар байдаг гэж бичжээ. Библи үннийг агуулсан байдгийг нь уншаад үзэхэд мэдэгддэг. Тийм гэдэг нь батлагддаг. Би амьдралаараа үнийг мэдэрсэн. Библийг амьдралдаа хэрэгжүүлж, уншиж Бурхан надад үгээ хэлж байгааг мэдэрч ирсэн. Таач бас ингээд үз, хэрэгжүүлээд үз. Бурханы үг мөн гэдэг нь батлагдах болно. Евангели Гаудиум гэх цагталтаа Пап Фрэнсис ингэж бичжээ. Сайн мэдээний баяр хөөрн хүн бүрийн Библийг судлаж мэдэх гэсэн хүслийг өдөөдөг. Бид Бурханыг сохроор эргэн хайдаггүй. Бас өөрөө эхлээд бидэнд хандаж яриасаа гэж хүлээдэггүй. Яагад гэвэл Бурхан аль хэдийнэ үгээ хэлсэн. Бидэнд илчилж өгөөгүй. Бидний мэдэх шаардлагатай өөр юм үлдээгүй. Бидэнд илчлэгдсэн үнэт эрдэнэ болох үгийн бүгдээрээ хүлээж авцгаая гэж тэр бичсэн байдаг. Библийг 1600-аад жилийн турш дор хаяж 40 хүн оролцож бичсэн байдаг. Тэд хаад, эрдэмтэд, ядуу ардууд, гүн ухаантнууд, загсчид, яруу найрагчид, улс төрчид, түүхчид, багш нар, иш үзүүлэгчид, эмч нар байлаа. Тэд түүх, яруу найраг, иш үзүүлэлэг, захидал гээд уран зохиолын янз бүрийн хэлбэрээр бичсэн. Тиймээс Библи бол 100% хүмүүсийн бичсэн бүтээл юм. Гэхдээ энэ бол бас 100% Бурхны амьсгалснаар онгод оруулснаар бичигдсэн. Яаж ийм байх юм бэ? Лондонд байдаг Гиген Паулын катедралыг тухайн цаг үеийн Английн хамгийн агуу архитектор Сэр Кристофер Врен барьжээ. Бүтээн босгалтын ажил түүнийг 43 настай байхад эхэлсэн бөгөөд түүний удирдлага дор 36 жил үргэлжилжээ. Тэгэд 1711 онд 79 настай байхад нь баригдаж дууссан юм. Гиген Паулын катедралыг Кристофер Врен барьсан боловч үний хэрэгтээ тэр өөрийн гараар нэг ч чулуу өрж тавиагүй. Энэ бол маш олон хүний гараар бүтсэн бүтээн байгуулалт байсан. Чулуучид, нэхмэлчид, хөлсний ажилчид, уран зураач нар гээд. Харин Сэр Кристофер Врен энэ бүхнийг хийх онгод нь байжээ. Библийн хувьд маш олон өөр хүн бичсэн боловч нэг л архитектор байсан. Энэ бүхний цаана онгод оруулсан нэгэн бол Бурхан өөрөө юм. Гэхдээ энд ойлгоход хэцүү гардаг гэсэн үг биш л дээ. Паулын зарим захидлуудын тухайд Илч Петр захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг гэсэн байна. Ойлгоход бэрхшээлтэй зүйлс Библи байгаа нь үнэн. Ёс суртахуунтай холбоотой, түүхтэй холбоотой, хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг асуудлууд. Хэрвээ та хуучин гэрээг уншсан бол цочирдмор үйл явдлууд гардыг ч мэдэж байгаа бох. Ийм имийг яаж Бурхан өдөрдөж бичүүлсэн байх вэ гэж та бодсон байж магадгүй. Бурхан бидэнд хайртай. Угтаа Христ итгэлийн амин сүнс нь Бурханы хайр. Харин бидний амьдарч буй дэлхийд асар их зовлон гуниг оршиж байна. Бурхан хайртай гэсэн атал дэлхий зовлонгоор дүүрэн байгааг яаж ойлгох юм бэ? Үүнийг ойлгох амаргүй л дээ.
Библийг Бурхан бичүүлсэн гэсэн атлаа үүн дотор ойлгоход хэцүү зүйлс байгааг яаж уялдуулж үзэх юм бэ гэдэг ч бас адил. Хэрвээ бид тухайн хэсэг уран зохиолын ямар хэлбэрээр бичигдсэн хам сэдвүн юуны тухай өгүүлснийг сайтар судалж ойлгох хаваас хоорондоо зөрчилдөж байгаа зүйлсийг шийдэх боломжтой. Бидний уншиж байгаа зүйлийг ойлгуулах түлхүүр нь Есүс өөрөө юм. Есүс бол хайр. Бурхан өөрийгөө агуу дээдээр илчлэн харуулсан Есүс. Бурхан чухам ямар юм бэ гэдгийг бид мэдхийг хүсэж байгаа бол тэр Есүстэй адилхан гэж хариулж болно. Библийг Бурхан удирдах бичүүлсэн гэдэгт итгэх тусам үүнийг уншаад илүү сайн ойлгох юм байна гэдгийг би олж харсан. Бурхны бидэнтэй харилцдаг гол арга зам нь Библи юм. Энэ бол түүний илчлэл. Хэрвээ Бурхан байдгийн бол яагаад өөрийгөө харуулдаггүй юм бэ? Өөрийгөө яагаад илчилдэггүй юм бэ гэж заримдаа хүмүүс асуудаг юм. Хариулт нь тэр илчилдэг. Юун түрүүнд Бурхан өөрийгөө бүтээлээрээ дамжуулан илчилсэн дуулал номыг бичигч. Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгойн гарынх нь бүтээлийг тунхаглаж байна гэж бичсэн байдаг. Өндөр уулан дээр гар бол Бурханы бүтээл болох байгаль дэлхийн хосгүй үзэсгэлэнг харж болно. Нүд алдам тансаг сайхан байгалыг хараад. Аяа, Бурхан гэж байдгийн байна гэж та уулга алддаггүй гэж юу? Шөнийн харанхуй тэнгэрт очтон гялалзах оддыг ширтгэдэг. Энэ бүхнийг хэн нэгний бүтээсэн л байж таараа гэж өөрийн ирэхгүй бодогддгүй гэж юу? Бидний энэ хорвоо дээр амьд яваа манч хэн нэгэн байгаа гэдгийг, бүтээгч би гэдгийг харуулдаг. Дээр нь орчлон ертөнц жамаараа эргэдэг нь Бурхан л ийм зүйлийг цогцлоож чадах нь гарцаагүй харуулна. Бид анхнаасаа л илүү агууг хүсэн тэмүүлэх Бурханыг эрен хайх эрмэлзэлтэйгээр бүтээгдэжээ. Тийм ээ, Бурхан бүтээлээрээ дамжуулан өөрийгөө илчилсэн. Гэвч хамгийн агуу илчил нь Есүсээр бие хүнээр дамжуулан өөрийгөө илчилсэн явдал байсан. Тэгвэл бид Есүсийг хэрхэн таньж мэдэх юм бэ? Түүнийг танин мэдэх гол арга зам нь Библи унших. Шинэ гэрээ бүхэлдээ Есүсийн тухай өгүүлдэг. Түүнчлэн Есүсээр дамжуулан харах аваас хуучин гэрээч бас түүний тухай л байдаг. Нэг л хүний тухай. Есүс гэдэг бие хүний тухай юм. Бурхан бүтээлээрээ дамжуулан өөрийгөө илчилсэн тэрхүү арга замыг бид сайенс буюу шинжлэх ухаанаар судалдаг. Тэгэхээр шинжлэх ухаан маш чухал, гайхалтай, сэтгэл догдлом зүйл юм. Харин Есүсээр дамжуулан Библиэд бичсэн зүйлсээр дамжуулан Бурхан өөрийгөө хэрхэн илчилсэнийг бид теологийн ухаанаар судалдаг. Тэгэхээр шинжлэх ухаан итгэл хоёр зөрчилдөх учиргүй ажээ. Шинжлэх ухаан Бурхан хоёр харшилдаг гэсэн ойлголт өргөн тархсан байна. Энэ сонин л доо. 16-17 дугаар зуунд шинжлэх ухаан анх гарч ирэх үед анхдагчид нь буюу нээлтгээсэн эрдэмтэд бүгд Бурханд итгэдэг байсан юм. Тэд ямар нэг байдлаар л Христэд итгэгчд байсан. Бид Галилео, Кеплер, Ньютон гэж ярьцгаадаг. Бид бол Бурханы бодлыг л үргэлжлүүлж авч явж байгаа хүмүүс гэсэн Кеплерийн алдартай үг байдаг. Тэд Бурханд итгэснээр судалгаанд нь саад болоогүй, харин шинжлэх ухааны гаргаж ирэхэд хөтлөгч нь байсан юм. Бүтээгч байгаа гэж итгэдэг байсан болохоор судалгаа нь үнцэнтэй, хийх ёстой зүйл мөн гэж итгэсэн. Тиймээс ч үүнийхэн төлөө явсан юм. Христэд итгэгч эрдэмтэн гэж хэлэхээсээ би ичихгүй. Учир нь Христ итгэл миний хөдөлгөгч хүч юм. Бурханаас хайрлсан оюун ухаанаараа бид байгаль дэлхий болон Библиэд бичигдсэн Бурханы илчлэлийг аль алийг нь судалж байгаа. Зөв зүйтэй судалж ойлговол энэ хоёр тал эцсийн дүндээ зөрчилдөггүй юм шүү дээ. Хуучин гэрээнд их бичвэр нь Бурханы амьсгалснаар бичигдсэн гэж Есүс үзэж байсан нь сайн мэдээний номнуудаас тодхон харагддаг. Библиэд юу гэж бичигдсэн байна? Тэр нь Бурханы хэлсэн үг юм. Библийг Бурхан удирдах бичүүлсэн гэдэг нь дэлхийд даярах чуулгануудын нийтлэг итгэл үнэмшил эртнээсээ мөн. Энэ бол яаж амьдрах ёстойг бидэнд заасан хууль юм. Библи бол үнэн гэж юу гэдгийг заахад, болохгүй зүйл хийж байгаагаа ухаарахад хэрэгтэй. Түүнчлэн бурууг минь засан залруулж яаж зөв юм хийхийг зааж өгдөг гэж Илч Паул хэлсэн байдаг. Библи амьдралын ухаан, харилцааны зарчмуудаар дүүрэн бусдыг хэрхэн хайрлах, уучлах тухай, эрүүл саруулаар амьдрах, ажиллах, үр хүүхдүүдэд өсгөх, хөгшөд наснаа өргөх болон тиймэрхүү бүх төрлийн зөвлөмж энд бий. Үр нөлөөтэй сайн сайхан амьдрахад тустай зааварчилгаа болоод хил хязгаарыг тогтоож өгдөг. Дөрмийн ном юм шиг л сонсогдож байна та. Хамаг эргчлөө хязгаарчиж байгаа юм биш үү гэж та бодож байж магадгүй. Үүндээ бидэнд хил хязгаар их зах тун шаардлагатай юм. Спортод ямар ч хил хязгаар дүрэн байдгүй бол хичээлийг уралдан тэмцэх боломжгүй шүү дээ. Үзэхэд ч ойлгомжгүй. За би л трекингийн цогт хийх байх. 14 дахь дээр жишээг нь авсны дараа надад одоо л буцаад хэвэндээ орох хэрэгтэй байна да.
цогход бэлэн болж байх шиг байна. Ёстой ухаалаг шийдвэр. Нойлол дахиад нэг ухаалаг шийдвэр гаргалаа. Тэр шорт гэмээ дуусгачихлаа. За дэвжэн дээр хүч тэнцүү 2 тамирчин барилж байна. Джефферс шууд араад давмгаалж байна. Хүй, яаж байна? Иймэрхүү юм үзэх байхаа гэж бодож байсан юм. Эдний багийнхан чи юм ухаалаг тактикаараа алдартай л да. Хэрвээ амьдралд хэл хязгаар дүрэн байдгүйсэн бол бидний амьдрал тэр чигээрэл холион бантан байх байсан. Бидэнд дургүйдээ зовоохыг хүссэндээ биш, харин бидэнд хайртай, сэтгэл дүүрэн жаргалтай амьдраасаа гэж хүссэндээ л яаж амьдрах зааврыг Бурхан бидэнд өгсөн. Бурхан бүхнийг гартаа атгаж байгаа. Бүх зүйлд хэл хязгаар гэж бий гэдгийг ойлгосноор бид жинхэнэ эрх чөлөөг олж авдаг. Тийм ээ, ямар ч хэл хязгаар их захгүй өссөн хүүхэд томорхороо жаргалгүй төгшөр зовлонтой явдаг. Бид өөрсдөө ч адил. Харин Бурхан биднийг хайрласандаа л хэл хязгаарыг тогтоож өгсөн. Бидний баяр хөөргийг унтраах гэсэндээ чи хүн алж болохгүй гэж Бурхан хэлээгүй. Жаргалыг бөхөх гэсэндээ бүү завхаар гээгүй. Хүмүүсийг бүү шархалж зовоосоо л гэж тэр боддөг юм. Тэр танд хайртай. Бурхан Библиэр дамжуулан үгэн хэлсэн. Одоо ч гэсэн Библиэр дамжуулан бидэнтэй ярьж байна. Библийг Бурханаас ирсэн хайрын захидал гэж хэлсэн байдаг. Та хайртай хүнээсээ захидал хүлээн авбал нань дэгнэн хадгалж шүт. Эхнэрийнхээ надад бичиж байсан бүх захиаг би хадгалдаг юм. Захиа нь гол биш л дээ. Харин бичсэн хүн л надад эрхэм нандин болохоор Есүс та нар бичвэрүүдэд мөн хам бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. Та нар амьтаа болохын тулд над дээр эрхийг хүсдэггүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Библи бол бидний хайртай хүнээс ирсэн холбоо юм. Энэ бол Бурханаас ирсэн хайрын захидал. Тийм л учраас үүнийг уншихад сэтгэл хөдлөдөг. Библийн зорилго бол Библи бол зүгээр нэг судлах зорилгоор өгөгдөөгүй. Харин Библийн зорилго нь биднийг Есүс Христтэй харилцаатай болгох явдал гэдгийг Есүс тодорхой харуулсан. Энэ номын зорилго нь бүхэлдээ таныг Бурхантай харилцаатай болгох явдал гэдгийг тэр тодорхой хэлсэн. Хамгийн чухал нь л энэ харилцаа. Оурл Смит гэдэг нэг найз надад байсан юм. Тэднийхээ их чинэлэг улсууд байлаа. Оурлч бас маш баян болохоор ажил хийх огтын шаардлага байхгүй. Тиймээс ман сурч эхэлсэн юм. Улам хүчтэй хар тамхи хэрэглэсээр 30 настай даа гэхэд эмнэлгийн тусламж авахд хүрчээ. Нэг хүн түүнийг эргэж ирэхдээ бэлэг өгсөн нь шинэ гэрээ байлаа. Шинэхэн Библийнх нь хууд сууд өвс ороож татхад сайхан тохирч байсан тул өөрл үнэхэр их баярлжээ. Матай, Марк, Лук номыг дуустал ороогоод л байлаа. Тэгээд Иохны сайн мэдээ хүлээ. Тэр уншаад үзжээ. Иохны сайн мэдээний номыг уншсныхаа дараа Есүс Христэд тэр итгэсэн байна. Амьдрал нь орон горон өөрчлөгдөв. Итгэл дээрсэн нь түүний зүрх сэтгэлд болоод эргэн тойрныхны хүмүүст маш хүчтэй нөлөөлж байлаа. Түүний сэтгэл зүйч болох Томи гэдэг үзэсгэлэн төгөлдөр эмчтч бас нөлөөлсөн юм. Би ястаа ойлгохгүй юм. Надад сайхан ажил, мөнгө, гэр бүл, найз нөхөд бүгд байгаач миний дотор хов хоосон мэдрэмж төрдөг. Гэтэл чиний амьдрал бөөн асуудал дүүрэн атал чи сэтгэлдээ ёр бусын амар амгалан байх юм гэж тэр бүсгүй хэлжээ. Өөрөөр түүнд Библиэс уншиж мэдсэн бүхнээ хэлж өгч Есүс Христийн хайрыг мэдэрнэ гэдэг чухам ямар байдгийг тайлбарлажээ. Өөрөөр Есүстэй уулзахад нь Томид тусалсан юм. Хожим тэдэг гэрэлжээ. Өөрөөр бид хоёр теологийн коллежид хамт сурсан билээ. Бурхан бидэнтэй харилцаа тогтоож, бидэнтэй ярьж, харилцахыг хүсэн ирмэлцдэг. Иохны сайн мэдээний номын төгсгөлд харин эдгээр нь Есүс бол Христ Бурханы хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар түүний нэрээр амьтаа болох юм гэж бичжээ. Есүсийг таньж мэдэх хамгийн шилдэг арга бол Библи унших явдал юм. Би өдөр бүр нэг цаг гаргаад Библийн нэг ном уншия гэх мэт хитрхи агадсан амьдралд нийцгүй төлөвлөгөө бүү гарга. Эсвэл тохиромжгүй цагт амжуулах гэж оролдогч тийм ээ. Өглөө 10 минут зориулж бай. Өглөөний цайгаа уучгаад хэдхэн ишлэл уншихад болно. Анхаарал сарниагаад байхааргүй газар сонгох нь бас хэрэгтэй л дээ.
Хамгийн гол нь зөв төлөвлөх хаанаас уншихаа тодорхой. Сайн мэдээний номоос эхлээд уншвал зүгээр байдаг. Энэ бол шинэ гэрээнд байдаг Есүсийн амьдралын тухай өгүүлсэн эхний 4 ном л доо. Эсвэл Библийг 1 жилд унших төлөвлөгөө ч юм уу, эсвэл Библи унших хуваар интернетээс татаж авч болно. Библи унших олон арга байдаг. Өөртөө тохиромжтойг нь л олоод авчих. Аль болох энгийнээр л хий. Хэдэн ишлэл уншаад залбираад үгээ хэлхийг бурхнаас гүй. Тухайн ишлэлүүд танд юу хэлж байна гэдгийг эргэцүүл. Бурхны зан чанарын талаар энд юу өгүүлж байна вэ? Танд яаж урам зориг өгч байна вэ? Амьдралдаа хийх сонголтууд дээр чинь таныг яаж чиглүүлж байна? Жохом юун дээр өөрчлөлт хий гэж бурхан хэлж байх шиг байна. Энэ бүхнийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ? Огт ойлгогдохгүй хэцүү хэсэг тааралдвал санаа зовох хэрэггүй. Библийг уншиж судлах нь надад үгийн сүлжээ шиг санагдаж байсан үе бий. Үгийг таах учир нь өгөгддөг. Харин заримдаа бүр огт тааж чадхааргүй үгч тааралддаг. Инглигээд уншихаа болж болохгүй. Дараагийн үг рүү ор. Арай амархан байвал хид хідэн үг таачгаж мэднэ. Ингээ тааж чадахгүй байсан үгний зарим үсэг нь тодорхой болчихно. Библи үүнтэй ер нь төстэй санагддаг. Ойлгохгүй байлаач үргэлжлүүлээд аль болох нухаатал тэмдэглээд л уншаад явхад аяндаа хоорондоо авцалдаад ойлгомжтой болоод ирдэг. Библиэр дамжуулан танд үгээ хэлхийг бурхнаас хүлээж байгаа бол тэр заавал үгээ хэлнэ. Бурхны хөвчлэн таньж мэдэж түүнтэй харилцах нь үнэхээр сэтгэл догтлом шүү. Би 40 жилийн турш Христэд итгэхдээ Библи унших их дуртай бас хэвшилтэй болсон. Өглөөний цайгаа уудагтай л адил. Би дуртай болохоор л тэгдэг гэсэн үг. Библи уншихгүй өнгөрөх нь хоолоо идэхгүй алгасаж байгаатай л адилхан санагддаг. Яагаад гэвэл Библи миний сүнслэг хоол юм. Библийг өдөр бүр тогтмол уншиж, өөрт чинь үгээ хэлхийг бурхнаас залбирэн гуйдаг хэвшилтэй болоорой гэж таныг ятгах байна. Тэр үгээ хэлэх нь үнэхээр гайхалтай байдаг. Маань 1981 онд өөд болсон юм. Эцэг их хоёр маань хоёулаа сүмд очиж байгаагүй учраас намайг Христэд итгэж боллоо гэд жаахан санаа зовцгож байсан л да. Ээж минь сүүлд үнэнч Христэд итгэж болсон. Харин миний итгэл үнэмшилд аав дандаа л эргэлзэж болгоомжилж байх шиг санагддаг байсан юмдаг. Үүндээ итгэл дэрсэн гэдэг ямар ч шинж тэмдэг ааваас харагдаж байгаагүй. Аавыг нас барахад би маш их цочирдож хүлээж авсан. Өөд болсныхан дараа мэдээж би аавыгаа санаж үгүйлдэг байлаа. Дээр нь нэмээд надад бас нэг асуулт байсан. Тэр итгэлд ирсэн үү үгүй юу? Христэд итгэж болсон уу үгүй юу гэж би санаа зовдөг байлаа. Аавыг өөд болсноос хойш 10 хоногийн дараа Библийг уншиж байтал нэг ишлэлээр дамжуулаад бурхан надтай ярьж байх шиг мэдрэмж төрсөн юм. Энэ бол эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэсэн Ром 10:13 дугаар ишлэл байсан. Энэ ишлэлээр дамжуулаад бурхан надад аав чинь миний нэрийг дуудсан. Тэр аврагдсан гэж хэлж байгааг мэдэрсэн юм. Сэтгэл минь ямар их амарсан гэж. Яг тэр мөчөд миний эхнэр Пипа өрөөнд орж ирсэн ээ. Би сая нэг ишлэл уншлаа. Танаа аавд л заривлагдсан юм шиг байна. Үйлс 2:21-д. Эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэсэн байна гэсэн юм. Яг энэ ишлэл шинэ гэрээнд 2хан л удаа гардаг тул шар ус босох шиг л болсон. Эхнэр минь нэгийг би нөгөөг нь олоод уншчихж. 3 хоногийн дараа бид Библи судлал хийдэг жижиг бүлэгтэн очсон юм. Гэтэл Ром номын 10 дугаар бүлгийг судлаж таарлаа. Тэр тусмаа бүр 13 дугаар ишлэлийг онцолж ярилцаж байлаа. Эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэж. 3 хоногийн дотор бурхан надад нэг ишлэлээр дамжуулан үгээ 3 хэлжээ. Харин итгэл муутай би гэдэг хүн маргааш нь ажилдаа явахдаа нөгөө л асуултынхаа талаар санаа зовоостой хിവэрээ. Метроны буудлаас гарч ирээд толгой өөд хартал буудлын дээд тал маш том самбар байрлуулад эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. Ром 10:13 гэж тодоос тод биччихсэн байлаа. Энэ бүх болсон явдлыг нэг найзтай хэлтэл эзэн чамтай ярих гэж оролдоод байгаа юм биш үү гэж асуусан нь ёстой мартагддаггүй. Танаас нэг зүйл асууя. Эзэн тантай ярих гээд байх шиг байна уу? Тийм бол та зөвшөөрөх үү?